3 сарын 30-нд шаардлага өргүүлсэн байгаа 3 энгийн асуултанд хариулаач гэдэг. Тэгээ шаардлагын хариул одоогор ирээгүй байна. За яг хоо Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газраас бол холбогдсон. Тэндээс бол тодорхой шаардлага бол өгөх байх гэж бол найдаж байна. За бусад бол ерөнхий сайдын зүгээс болон улсын хурлын даргын зүгээс шаардлага ирүүлээгүй, хариу ирээгүй байгаа. Энэ бол шаардлага биш, асуулт байхгүй энгийн. Хүн болгоны гэртээ асуудаг асуултыг бид нар энгийн болгоод өмнөөс нь асуусан юм. Бид бас иргэдээс энэ төрийн 3 хүндрэлгээс асуусан асуултаа иргэдээс асуусан байгаа. За энэ асуултын хүрээнд бол 6000 гаруй иргэн оролцож, асуултанд хариулж, асуулганд оролцож, өөрсдийн сандыг бичиж ирүүлсэн байгаа. За энэний хариуг бол бас бид нар нэгтгсэн. Энэ нэгтгсэнийг бол одоо энэ хүрэлцэн ирсэн хүмүүстээ бол танилцуулна гэсэн ийм зохион байгуулалттайгаар ажиллаа эхлэхэд бэлэн болж байна. Хариулт нь ямар ирсэн? Ер нь бол яг урьдчилсан байдлаар өнөөдөр одоо энэ ч гэсэн бас хариултаа өгж байна. Бид нар өчигдөр оройны байдлаар авахд бол нийт оролцогчдын 78.8% нь Монгол Улсын ирээдүйд бол итгэхэд бол маш хүнд болсон. Амьдрал өдрөөс өдөрт бол дордож байна. За энэ төр засгийнхны яриад байгаа зүйл яг иргэний амьдралд гэрт нь гарт нь бол ерөөсөө мэдрэгдэхгүй байна. Нэг талаараа өгөөд байгаа юм шиг өчлөө нөгөө талаараа хармаар гараа ичээд хулгай хийгээд байгаа юм шиг ийм байдалтай байна. Тэтгэвэр тэтгэмжүүд нэг 20,000 төгрөгөөр нэмэгдсэн 20-оос 80,000 төгрөгөөр. Тэгэхэд 90 орчим хувь нь бол 20,000 төгрөгөөр нэмэгдээд жишээ нь нийслэлийн татвар гээд 20,000-ыг буцаагаад авчих жишээтэй. Тэгсэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн 45%-аар өсөж байгаа байхгүй. Бараг 2% орчим. Тэгэхээр энэ бол амьдрал ямар хэмжээнд дорж байгааг бол бүгд ярьж байна.